Ер нь би ойлгохдоо энэ хавар засгийн газраас аливаа зүйлийн үн тариф нэмэхгүй, татвар нэмэхгүй гэдэг ийм шийдвэр гаргасан гэж ойлгосон. Гэтэл энэ оруулж ирж байгаа бодлого бол яг энэ гаргасан шийдвэртэйгээ нийцэхгүй бодлогыг оруулж ирж байна гэж ойлгож байна. Тийм учраас энэ 15%-ийг одоо эргэж одоо гайлын албан дотор импортын татвар гурил дээр тогтоох, тэжээл дээр 5% тогтоох гэдэг шийдвэрийн үр дүнгээр гурил тэжээлийн үн өсвүүд яах вэ гэдэг айдас бол үнэхээр иргэдэд байгаа. Манай одоо тойргоос олон сонгогч иргэд энэ асуудлаар байр суурийн илэрхийлэлт төлөөлөлтөө саналаа илэрхийлээд байгаа учраас би бас энэ зарчмын дөрөвдөд саналыг гаргасан гэдэг бас хэлхэн зүйтэй. Тэгээ дөрөв бас одоо мөнх хөлсөлөн гишүүн хэлж байна. Ингээд энэ үг үйлдэл хоёр бол одоо нэг байх хэвээр. Тийм учраас би чуулганы уралдаан дээр энэ байр суурийг илэрхийлсэн. Тэгээ тэр үүднээс энэ дээр бол энийг одоо үйлдэл хийж энийг самт хураалъя гэсэн саналтай байгаа. Тэгээ саналаа яаж өгөх нь мэдээж байнгын орны гишүүдийн одоо бүрэн эрхийн асуудал. Ер нь бол одоогийн үг хожимын гэрч гэдэг үг байдаг. Тэгэхээр одоо хэлж байгаа гаргаж байгаа энэ санал болгон ирээдүйд үн өсвөл яах вэ гэдэг айцтай иргэдэд хариулт өгөх ёстой гэж үзэж байгаа. Тийм учраас одоо энэ одоо гаргаж байгаа гол одоо шийдвэрийн үр дүнгээр иргэдийн амжиргаанд нөлөөлөх үү, өөрх айлын зарлагыг энэ нэмэгдүүлж иргэдэд энэ одоо хүнд нөхцөлд тарифын одоо энэ том өрсөлдөөн дэлхийн том гүрнүүдийн тэгээ энэ одоо нөхцөл байдал дээр Монголын ард түмний иргэдэд одоо энэ валютын ханш өсөж байгаа энэ хүнд нөхцөлд нөлөөлөх үү гэдэг айц бол үнэхээр байгаа. Яг үүндээ ингээд зарим одоо хүмүүс яриад байгаа ингээд за энэ бол нэг гурилын одоо авж байгаа нэг өөрх айлын хэрэглээ бол тийм өндөр бишээ гэд үгүй штэ. Эн чин бага дунд орлоготой иргэдэд ялангуяа амжиргааны түвшин доогуур орлоготой иргэдэд энэ гурилын үн гэдэг чинь асар том нөлөө үзүүлнэ. Өнөөдөр бид нар өөрсдийн авдаг цалин шиг бодож болохгүй байхгүй юу? Тэр жирийн иргэдийн бага орлоготой иргэдийн амьдралд энэ гурилын үн маш их нөлөөлөх учраас энийг яах вэ гэдэг асуудал. Тийм учраас яг зарчмын хувьд бол энэ үндэсний үйлдвэрлэлд дэмжихийн талд бол байгаа. Энэ бол 100%. Энэ бол зөв үндэсний аюулгүй байдал. Гэхдээ тэр өмнө жил одоо бас ганцхан жилийн өмнө яригдсан тэр идрүү гишүүний хэлээд байгаа тэр одоо монопол энэ үйлдвэрүүд чинь үгсэж үнэ нэмээд байж тэгээд энэ дээр ямар хариуцлага тооцсон үнэ юм уу худлаа юм уу? Тэрийг яг үндэ нэр олон нийтэд гаргаж одоо энийг тавих хэрэгтэй. Тэгэхгүй бол нэр төрийн цайруулах эсвэл одоо энийг одоо үний юм байна гэдгийг нотлохгүй бол одоо зарим гурилын үйлдвэрийн захирлууд тэр үед ярьж ирснийг би санаж байгаа. Одоо ер нь ингээд одоо ер нь үдэлцэн шүүл ухааны юм яриадсэн шүү дээ. Тэгээ ингээд энэ үдэлцэж байгаад нь дийлэгдэж байгаа юм байна л да. Монголын төр. Энэ төрийн гарч байгаа шийдвэр бол хүчтэй байх хэвээр. Энийг хүн болгон дагдаг байх хэвээр. Энэ нь үр дүнгээ өгдөг байх хэвээр гэж би бол энэ одоо парламентын гишүүний хувьд бол үзэж байна. Тийм учраас энэ саналыг одоо та бүхэн бас ойлгож дэмж өгөөч гэдгийг хүсээд за энэ засгийн газарт үн докторжуулах одоо эрхийг өгөхгүй гэж одоо бас зарим гишүүн үзэж байна. Зарим нь одоо өгөө гэж байна. Энэхүү сайдын энэ эрхийг авъя шатхуунтай адил гэдгийг бол би бодлогыг дэмжиж байгаа. Энэ бол уян хатан байх ёстой зөв шүү дээ. Тэгэхгүй ингээ хатуу яриад байнгын орны даргын хувьд бол энэ одоо бас энэ бол улсын хурлын онцгой бүрэн эрхийн асуудал гэж байгаа. Ингээд байнгын орны дарга сайд хоёрын байр суурь зөрүүтэй байгаа учраас энэ дээр энэ одоо миний гаргаж байгаа санал бол хамгийн оновчтой болох юм байна гэж бодож байна. Ямар санал вэ гэхээр үндсэндээ бол товчхон хэлэх юм бол болцолтойгоор энэ одоо татварыг эргэж сэргээ тавихыг дэмжээл гэдэг санаатай. Өөрөөр хэлбэл 6 сарын хугацаанд үндэсний статистикийн орооны албан ёсны мэдээгээр энэ гурилын үн өсөх юм бол засгийн газар яаралтай гормоор энэ гурилын импортын татварыг эргэж тэглэх асуудал оруулж ирдэг ийм уян хатан механизмыг бид нар энэ дагалдуу тогтоол гаргаж улсын хурлаас засгийн газар даалгавар өгөөч гэж. Ингийн бол одоо салбарын сайдад энэхүү сайдад ч гэсэн амар. За ингээд гурилын одоо үйлдвэрүүдтэйгээ та нар үнэ нэмэхгүй байх талаар энэ дээр хамтарч ийм бодлого төрөөс хувийн хвшдээс үндэсний үйлдвэрлэлээс тариалцаас хамтарч хэрэгжүүлэхгүй бол 6 сарын дараа үн өсвөл дахиад энэ татварч орж ирэх нь байна шүү гэвэл тэр гурилын үйлдвэрүүд чинь бас нэг юм бодно шүү дээ. Бид нар яаж энийг одоо үнэ өсөхгүй байх вэ? Төр нөгөөтөөс ч гэсэн сайдын хэлээд байгаа тэр одоо 100 мянган тонн улаан буудаг нөөцлөх, энэний их усрыг гаргах, энэ одоо эрэлт нийлүүлэлтийн одоо тухайн үед намар одоо тариад идүү гарснаа борлуулж чадахгүй байдаг энэ нөхцөл байдал дээр нь дэмжлэг тусалцаа үзүүл тарилангийн аж ахуйн нөхцөлийг чадваржуулах улмаар экспортод гаргахад нь дэмжих зах зээлийн олон сонголттой болох гэдэг энэ олон зүйл дээр энэ одоо 6 сарын хугацаанд үн нэмэгдүү дахин оруулж ирнэ гэдэг зүйл нь аль алталтаа том сануулга сэрэмжлүүдэг болж төрөөс гарч байгаа шийдвэрийн хамгийн зөв хөдөл болох уу гэж бодож дэвшүүлж байгаамаа. Тэгээ энийг бас одоо хүлээн авч санал хураалгаж байгаа байнгын орны даргад одоо талархснаа илэрхийлье. Тэгээ дэмжиж өгөх хүсье. Баярлалаа. За Бадамцэрэн гишүүний гаргаж байгаа улсын хурлын тогтоолын
төсөл нь хоёр залттай юм билээ. Би та бүхэнд бас агуулгын танилцуулчих. Нэгдүгээрт бол үндэсний статистикийн хорооны албан ёсны мэдээллийн 6 сарын дунджаар хүнсний гол нэрийн бүтээгдэхүүн бол гурилын үн өссөн тохиолдолд гурилын импортын албан доторх чөлөөлөх тогтоолын төслийг нин дээр өргөн барих. Хоёр дахь заалт нь малын тэжээлийн импортын гайлын 50% албан дотроос чөлөөсөө харилцах хэвээр үлдээдэг гэсэн ийм заалттай тогтоолын төслийг хилцүүлж өгөөж гэж байгаа юм билээ. За ингээд Бадамсүрэн гишүүний гаргасан саяын агуулга хэлсэн агуулга бүхий улсын хурлын тогтоолын төслийг хилцэх нь зүйтэй гэсэн саналын томьёолоор санал хураалт явуулъя. За 28 гишүүнээс 7 гишүүн зөвшөөрч би дэмжсэн шүмний хэсрэг гарчлаа. 25% саналаар уг тогтоол дэмжигдсэнгүй, хилцэх нь дэмжигдсэнгүй. За гайлын албан дотор чөлөөтгөл хүчингүй болсон тооцоолсон хуулийн төслийг зүйл бүрээр нь хилцэж дууслаа.